Та яг одоо 95 сая төгрөгийн хоримтлалтай байсан ч байр авч чадахгүй байж магадгүй. Яагаад гэдгийг энэ бичлэгээр хамтдаа тооцоолж үздэхье. Хэрэв та манай сувгийг анх удаа үзэж байгаа бол намайг болорв. Би 2016 оноос хойш бүрэн трейдинг группийг үүсгэн байгуулж үйл хөдлөх хөрөнгө барилгын салбарт ажиллаж байна. Өнөөдөр бид 25 орчим насны залуус өөрсдийн хүчээр байр худалдаж авах боломжтой эсхийг тооцоолж, үүнд хамгийн их нөлөөлдөг 6 саадаг нэг бүрслэн задлж ярилцъя. Хамгийн сүүлд өнөөгийн нөхцөлд хамгийн бодит шийдлийн талаар ярилцаж, яг ямар үнэтэй хэдэн метр квадрат байрнаас эхлэх боломжтой хамтдаа тооцоолно. Яагаад энэ асуудал байр төрөлж байгаа хүн болгонд хамаатай вэ? Яриа эхлэхээс өмнө нэг зүйлийг хэлчихье. Миний хэлэх бүх тоо мэдээлэл үндсэн статистикийн хороо болон Монгол банкны албан ёсны мэдээллээс үндэслэн болно. Энэ оны эхний байдлаар Улаанбаатар шинэ байрны дундаж үн 1 м²-д 5 сая орчим төгрөг байна. Харин хуучин байрны үн 4 сая 940 мянга төгрөгтэй байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд орон сууцны үн дунджаар 12.6 морь өссөн. Анзаарах нэг зүйл нь хуучин байрны үнийн өсөлт шинэ байрныхтай бараг ялгаагүй байна. Өмнө нь хуучин байрны авбал хэмнэлттэй гэж ярьдаг байсан бол өнөөдөр энэ ялгаа улам бүр багасч. Тэгвэл байрны үн яагаад ингэж өсөд байгаа вэ? Бид яг юуг анзаарахгүй өнгөрөөгд байна. Борлуулалтын менежер эсвэл үйл хөдлөлийн хөрөнгийн агент танд сард тийм хэмжээний төлбөр төлнө гэж тооцолж өгдөг. Сонсоход боломжтой мэт санагдана. Харин ихэнхдээ тэдний хамгийн бага ярьдаг зүйл бол байр авахын тулд эсвэл ипотекийн зээлд хамрагдахын тулд хэдэн төгрөгийн хоримтлал хэрэгтэй вэ гэдэг асуудал. Үнэн дээр ихэнх залуу гэр бүл сар бүрийн төлөлт дээр биш, эхний урьдчилгаа мөнгөн дээр л хамгийн түрүүнд бүдэрдэг. Тиймээс энэ бичлэгийг үзэхдээ нэг асуудлыг бодоор. Яг одоо танд байр авахд хэдэн төгрөг дутуу байгаа вэ? Бидэнд тулгардаг хамгийн ихний саад бол байр шил. Улаанбаатарын бүх байр ижил үнэтэй гэж бодож байвал хамгийн том эндүүрэл. Жишээ нь Сүхбаатар дүүргийн төвийн бүсэд энэ тоо 9 сая гаруй төгрөг хүрдэг. Өөрөөр хэлбэл таны 2 хөл багтах хэмжээний ганцхан метр квадрат талбайд бараг 9 сая төгрөг төлж байна. Харин сонгон хайрхан дүүрэг орчинд 1 метр квадрат дундаж үн 3 сая гаруй төгрөг байна. Нэг хотод байршлаас болоод бараг 3 дахин ялгаатай байна. Тиймээс байрны үнд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл бол байр шил. Дараагийн саад бол орлого. Улсын голч цалин 2 сая 500 мянга төгрөг байна. Хэрвээ энэ цалин байрны метр квадратаар бодоод үзвэл дундаж цалинтай хүн 2 сар ажиллаад шинэ байрны ердөө 1 метр квадратыг худалдаж авах хэмжээний мөнгө олж байна. 50 метр квадрат байр аавна гэж бодвол цалингийн огт төрөлгүйгээр хадгалсан ч бараг 100 сарын орлоготой тэнцэнэ. Энэ зөвхөн хуримтлал байр авах ямар хэцүүг харуулж байгаа юм. Бодит байдал дээр цалингаас ч илүү нөлөөлдөг хүчин зүйлс бий. Одоо тэдгээр нэгээр нь харцгаая. Миний бодлоор энэ бол хамгийн том асуудал. Монголын ипотекийн зээлийн үндсэн нөхцөл юм. Хамгийн уртдаа 30 жилийн хугацаанд 60 метр квадрат хүртэлх байрыг 6 үеийн хүүтэй, 61-ээс 80 метр квадрат бол 8 үеийн хүүтэй зээлдэг. Урьдчилгаа төлбөр хамгийн багадаа 30%. Ийм нөхцөлд Улаанбаатарт чамд хамгийн дээд тал нь 150 сая төгрөг өгөх боломжтой. Энэ лимитийг хамгийн сүүлд 2022 оны 10 сарын 1-нд 150 сая төгрөгөөр тогтоосон. Харин түүнээс хойш байрны үн жил бүр өссөөр байна. Чи дундаж үнэтэй 50 метр квадрат 2 өрөө хуучны байрыг 4 сая 900 мянгаар авмаар байгаа гэвэл нийтдээ 245 сая төгрөг болно. Харин урьдчилгаа 30% нь 73.5 сая төгрөг болно. Чи 73 сая төгрөг хурааж гэж бодъё. Харин цаана дахиад 171 сая төгрөг. Гэтэл банк чамд хамгийн дээд тал нь 150 сая төгрөг л өгнө. Хэрвээ дутаж байгаа 21 сая төгрөгөө чи өөрөө гаргана гэж бодвол энэ байрыг авахд чамд байх ёстой мөнгөний хэмжээ бол 73 сая төгрөг биш, харин 95 сая төгрөг гэсэн үг. Ингээд бодоод үзэхээр урьдчилгаа 30% биш, 39% болно. Урьдчилгаа 30% гэдэг яриа бодит байдал дээр өөрчлөгдсөн ч цаасан дээр бичигдсэн хэвээрээ л байгаа. Энэ бол танд хэдэн төгрөг дутаж байна вэ гэдэг хариулт юм. Бас нэг чухал зүйл. Сарын зээлийн төлөлд танай гэр бүлийн орлогын 45%-аас хэтрэх ёсгүй. Хэрвээ чи цалингаа гар дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй авдаг бол банкн дээр очиход энэ албан ёсны орлого тооцогддог. Тэгэхээр сард 3 саяг олдог чиний хүсэл буцаагдаж магадгүй. Төрөөс төлөнгөө урьдчилгаа хураана гэж амаргүй. 2 өрөө байрны сарын төрөөс 1 сая 800 гаруй төгрөг байна. Хэрвээ 10 жил түрээслэхэд чи 150 сая төгрөгийг түрээсэнд төлнө. Чи байрны урьдчилгааг өөр хүнд төлөөд
Тэр хүн чиний мөнгөөр өөрийнхөө ипотекийг хааж байдаг гэсэн үг. Ипотекийн устд дараалал. Чи амбай ёсоор орлогоо мэдүүлээд ипотекийн бүх шалгуур чинь нийцээд урьдчилгаа төлбөр нь бүгдийг цуглуулах байсан ч чи хүлээх хэрэгтэй болно. Энэ оны 5 сар улсын хурлын дарга 450 мянган хүн ипотекийн зээлд хамаардаг дараалалд үүссэн байна гэж мэдэгдэж байсан. Тэгвэл яагаад ийм уучир дараалалтай байгаа вэ гэвэл ипотекийн зээл олгодог мөнгө дуусчихгүй биш юм. 2013-аас 19 оны хооронд Монгол банк ипотекийн зээлд 3.5 их 80 төгрөгийг төсөөлж өгсөн байна. Ковидос хойш шинэ мөнгө гаргаагүй. Ипотекийн зээл юун дээр тогтож байна гэхээр өмнө зээл авсан хүмүүс зээлийн эргэн төлөлт дээр тогтож байна. Энгийнээр хэлбэл чамд зээл гаргахын тулд өөр хэн нэгэн зээлээ тасралтгүй төлж байх хэрэгтэй гэсэн үг. Хүмүүс ипотекийн зээлийн хариуг мэдүүлснээс хойш 6-аас 2 жилийн дараа гарч байна. Ийм яриа гадуур илбэг байдаг. Тэгэхээр ипотекийн очер зогсож байгаа чинь чиний авах гэж байгаа байр чинь 12%-аар өссөн байна. Одоо харин амьдралд эрхлэлтийг бодит жишээ дурдъя. Миний нэг танил 21 настай Бат гэд нэрлэж. Над дээр ирээд Сүхбаатар дүүрэгт байр авахар мөнгө цуглуулж байгаа талаар ярьж байсан. Ажил нь гайгүй нэлээд сахилга баттай тууштайгаар сардаа 800 мянган төгрөг хадгалж байсан. 4 жил өнгөрөх 40 сая төгрөг цуглуулгаад баярлалаа. Намайг тооны уншин гаргаад Бата чамайг хураач эхлэхэд чиний зорилго 190 сая төгрөг байсан бол одоо харин 270 сая төгрөг болсон. 4 жилийн хугацаанд 40 сая төгрөг цуглуулсан ч одоогийнхоор зорилт дүн чинь 80 сая болчихсон. Чи зорилготой ойртойгүй. Харин зорилгоос 2 дахин холдсон. Дээр нэмээд энэ 4 жил хугацаанд чи түрээс 60 сая төгрөг өгсөн. Гэхэд тэр надад би урагш байдгаа сар бүр ухарсан байж та гэж байсан. Ер нь бол тийм гайгүй төгрөгийн байрны метр квадратт мөнгө хурааж байх оронд тэр метр квадратыг худалдаж авах хэрэгтэй. Одоо тэр сонгоо хайрхан төгрөгийн 42 метр квадрат байранд амьдардаг. Сарын төлөлт нь 530 мянган төгрөг. Түрээслснээс төлөөд амьдрсан дээр юм гээд л инээдэг юм. Тэгвэл яах хэрэгтэй вэ? Ямар гарга зам бодит байдал дээр ажилтдаг вэ? Одоо харин бид энэ удаагийн дугаарыг гол хэсэгтээ тулж болцлоо. Монголд залуучууд өөрийнхөө байртай болж чадах уу гэвэл чадна. Харин өөрийнх нь бодож байсан дүүрэгт мөрөөдлөн байр уу гэвэл бас биш юм. Бодит байдал дээр ажилтдаг арга гэвэл ийм байна. Нэгдүгээр хотын төвд 50 м² байр аавна гэсэн бодлоо төр март. Чиний эхлэх цэг бол сонгоо хайрханд байрлах 40 м² орчим байр. 1 м² нь 3 сая гаруй төгрөгтэй байвал үнэ нь ойролцоогоор 127 сая төгрөг болно. Хоёрдугаар үүний 30% буюу 38 сая төгрөгийг өөрөө бүрдүүлэхэд хангалттай. 95 сая төгрөг биш, ердөө 38 сая төгрөг. Энэ мөнгө бол нэг өрөө байр түрээслээд 30 сар амьдрахад гарах зардалтай ойролцоо. Өөрөөр хэлбэл чи ямар ч байсан гарах мөнгө түрээсийн байрны эзэнт биш. Өөрийнхөө байранд урьдчилгаанд зарцуулж байгаа гэсэн. 3-дугаар үлдсэн 89 төгрөгийг ипотекийн зээлээр авахад 150 саяын босгоос хэтрэхгүй тул нэмэлт төлбөр гаргахгүй. Сарын төлбөр нь ойролцоогоор 530 мянган төгрөг. Энэ нэг өрөө байр түрээслэхээс ч их юм. 4-дүгээр энэ бол жинхэнэ хэмнэлт. 60 м²-аас доош байр сонго. 60 м² хүртэлх ипотекийн хүн 6%. Харин 61 м²-аас дээш бол 8% хүйтүүлдэг. 30 жилийн хугацаанд ердөө энэ 2% зөрүү нь илүү том байр авахын төлөө чиний халааснаас олон 10 сая төгрөг илүү гаргахад хүргэнэ. 5-дугаарт байранд мөнгө цуглуулна гэж ерөнхий зорилго тавих оронд аль хэдийн сонгосон тодорхой байрныхаа урьдчилгаа төлбөрийг яг тодорхой дөнгө зорилго болго. Бүрхэг зорилго өргөж холдож байдаг. Харин тодорхой зорилго биелдэг. Мөн бас нэг зүйлийг санаарай. Анхны байр бол чиний эцсийн зорилго биш. Дараагийн шат руу гарах гишүүр юм. 5 жилийн дараа чи түүнийг илүү өндөр үнээр зарж хотын төв рүү улам ойртож чадна. Өнөөдөр өөр ингэсэн байртай хүмүүс бараг бүгд ингэж эхэлсэн. Хин ч анхны оролдогоороо Сүхбаатар дүүрэгт байр авч чадаг. Энэ бол чамайг түрээсийн байранд үлдээдэг төөр үдэл. Хэрв чи миний нөхцөл байдал арай өөр. Орлого минь албан ёстой биш. Эсвэл би фрилансер машины зээлтэй гэж бодож байгаа бол энэ нь боломжгүй зүйл гэсэн үг биш. Зүгээр л өөрөд тооцоолох хэрэгтэй гэсэн. Хэдэн жилийн өмнө манад ажилд орохоор ярилцлаганд ирсэн нэг бүсгүй байртай болохын тулд 100 сая төгрөгийн урьдчилгаа хэрэгтэй гэж итгээд бүр гадаад ажиллахаар явах төлөвлөгөө гаргачихсан байсан юм.
Гэтэл бид ярилцлага дуусгаад яг бодит тооцоо хийж үзэхэд түүнд үнэндээ 36 сая төгрөг хэрэгтэй байж таарсан. Тэр гадагшаа явуулгүйгээр эх орондоо өөр ингэсэн байртай болж чадсан. Коммент хэсгээр шударгаар бичээрэй. Сард хэдэн төгрөг хадгалдаг вэ? Одоогоор хэдэн төгрөг хөрөнгөлүүлсэн? Мөн манай YouTube сувгийг дагахаа мартаоцай. Баярлалаа. Дараагийн дугаараараа дахин уулзцгаая.